Баярлалаа гэдэг нь оролцоо. Дээлтэй хүмүүс сууж идэг юм. Тэгсэн чинь нүдэнд бол амар тод туссан. Энэ сургуулийн талаар жоохон муулаач. Муулыг юу モンゴル砂漠を走るレース1週間自給自足で250キロ走るっていうレースで行った Японы 9 сарын 1-нд хэрхэн болж өнгөрдөг талаар би танд өнөөдөр хүргэх болно. Бичлэгнийхаа төгсгөл хүртэл хамт байгаарай. Окей. За тэгээд бүгдээ явцгаая. Би өнөөдөр маш азтай нэгэн коллеж нээлтийг та бүхэнд үзүүлж чаддгаар болсон байгаа. Өмнө нь би Ханидаа дээр бууж л үзчихсэн болохоос одоо нисч үзэж байгаагүй. Тэгээд одоо энэ удаа найртаагаас биш Ханидаагаас анх удаа нисч үзэж байгаа. Онгоцны бодлын хувьд бол нисэх хэсэг нь бол арай өөр, хүүхдийн хэсэг мэсэгтэй их тайван, амар санагдсан. Тэгээд найртааг бодвол урт ойчрох зүйл айгүй бага санагдсан. Тэгээд дотоодын нислэгт одоо төвлөрсөн гэдэг утгаар нь Японы жаалын онгоцыг сонгосон байгаа. Тэгээд эдний онгоцнууд нь одоо томоос гадна их үйлчилгээ их дэжгүй санагдсан. Тэгээд тайлбаруудаа бүгд ингээд дэлгэцээр үзүүлчихдэг юм байна лээ. Тэр нь их ойлгомжтой, их амар санагдсан. Тэгээд энэхүү одоо Изумучо гэх газар ирсэн байгаа. За тэгээд энэхүү хотод одоо өнөө сургууль маань байгаа. Энэ хот одоо их алдартай. Тэгээд тэрний талаар та бүхэнд удахгүй ярина. Ямар ч тач хоцронгоо алдаад яарч бүр бөөн сандарч гүйж ирээд ямар ч хэсэ орж амжсан нээлт рүү. За тэгээд нээлт нь яг эхэлж ийсэн. Тэгээд хамгийн ихэнд бүгд одоо босоод төрийн дууллаа. Япон сургуулиуд их шиглүүлдэг. Тэгээд мөн ийм цэцгүүдийг одоо харилцагч компани болон одоо тухайн дүүрэг мужаас нь одоо баяр болгож одоо юм явуулдаг хамтрагч байгууллагуудаас нь ч юм уу те. Одоо энд бүгд төрийн дууллаад одоо дагаж дуулж байна. Тэгээд нээлтийг хийх гэж одоо захирлыг өрдөг. Тэгээ энэ дээр ч гэх юм уу, тайзан дээр ч гэх юм уу те дээшээ гарч байгаа хүмүүс нь бүгд одоо гарахаас өмнө болон дараа нь одоо хүмүүст болон тэнд байгаа тугандаа тий хүндэтгэл үзүүлээд хит удаа ёслдог. Япон улс л болсон хойно тэгээ мэдээж яриг ёслохгүй, хүндэтгэл үзүүлэхгүй, арга хэмжээ гэж ерөнхийдөө бол байхгүй. Ерөнхийдөө бүгд л нэг иймэрхүү одоо маягаар явдаг. Тэгээд захиралтай одоо ёслолыг удирдах байгаа хүн нь болохоор шинээр элсэн орж байгаа оюутнуудаа орсон анги салбар хэсгээр нь одоо багцлан танилцуулдаг. Тэгээд тэгтээ салбар ангид одоо хамгийн өндөр оноотой орсон элсэгч тийм ээ хүүхдийг төлөөлүүлээд нэрийг нь дурдаад араас нь тухайн ангид нь хэдэн хүүхэд орсныг нь одоо зарладаг. Тэгсэн сонсоод байжсэн чинь Монгол Номын Эрдэнэ гэдэг нэг охины нэрийг дурдаад IT-ийн ангийг танилцуулсан нь бол надад үнэхээр гоё санагдсан. Танилцуулж дууссаныхан дараа ёсол гэдэг одоо удирдах байгаа хүн хэлэхлээр хүүхдүүд ёсолсныхаа дараа суугаарай гэхээр нь сууцгаадаг. За тэгээд ардуур сууж байгаа хүмүүс нь бол дээд курсын ах эгчнэр нь бол байдаг. Тэгээд суусныхан дараа захирал нь одоо үг хэлж манай сургуульд одоо тэнцэн орсон та бүхэнд баярлалаа гэх мэтчлэн одоо урмын үгээ одоо илэрхийлдэг. Бас дахиад эргэн тойрноо харж исэн чинь дээлтэй хүмүүс сууж идэг юм. Тэгсэн чинь нүдэнд бол амар тод туссан. Хүү энд монголчууд байна штэ гэдэл зүгээр шууд бодогдож илээ. Айгуу гоё. За тэгээд мэдээжин хэрэг одоо шинэ элсэгч нар маань бол одоо энэ дээр хүн гарах, буух тоолонд одоо хүндэтгэл үзүүлэн босож сууцгаадаг. Тэгээд нөгөө хүмүүс нь ч гэсэндээ ёслогоогоо хийн одоо хүндэтгэл үзүүлдэг. Тэгээд группийн одоо энэ том захирал нь одоо буусныхаа дараа одоо тухайн хотын захирагч нь гарч ирж үг хэлсэн. Тэгээд уг нь дийлэнх сургууль руу баярын бичгэл одоо захир одоо дүүргийн захирагч нар явуулдаг боловч одоо тэгсэн чинь эдний нээлтэн дээр болохоор бүр хүрээд ирсэн хотын дарга нь одоо үг хэлнэ гэд тэрийг хараад би нэлийн том нөлөө бүхий сургууль юм байна да гэж ерөнхийдөө эдний сургуулийг бол бодсон байгаа. Мөн Японд иймэрхүү сургуулийн нээлтэн дээр болохоор харилцагч компаниуд болон харилцаатай байдаг газруудаас нь баярын бичиг одоо бас явуулдаг. Манайхаар жуух бичиг гэдэг лөө те. Энэ дээр жишээ нь Монгол улсын элчин сайдын яамнаас хүртэл одоо баяр сайхан сайд хүртэл гарын одоо бичиг зориулсан явуулсан байсан нь бол яагаад ч юм онцгой сургууль гэдгийг бол надад бол бас жоохон бодогдуулсан. Тэгээ газрууд инхүү хүмүүсийн явуулсан захиануудыг бол ингээд ил хадчихдаг байгаа. Хотын захирагч одоо үг хэлээд дууссан чинь яг жинхэнэ одоо сургуулийн захирал багш нь гарч ирж үг хэлсэн. Тэгээ дөрвөн захирал гэж хэлсэн нь болохоор групп компани одоо бүр илүү том захирал нь гэж байгаа. Тэгээ тэрний дээр бас ерөнхийлөгч нь гэж бас байд юм бэлээ. Тэгээ одоо болохоор яг манай одоо Монгол оюутан сурж байгаа сургууль яг энэ захирал багш нь гарч ирээд нээлттэй үг хэлээд нэлээд удаан бас яриа хийсэн. Тэгээ хэрхэн амжилттай төгсөх, ажил дээр гараад хэрхэн амжилт үзүүлэх гэх мэтчлэн маш олон одоо сэдвийн талаар ярьсан. Одоо бүр хамгийн сонирхолтой хэсэг байгаа. Тэгээд энэ баруун хэсэгт нь сууж байгаа эдгээр хүмүүс зочид бол одоо энэ муж дүүргийн одоо хамаг том компани захирлууд, шуудангийн компани захирлууд, Japan Post-ийн, Mizuho Ginko-гийн, Mizuho банк тийм ээ. Одоо Japan Post банк гэх мэтчлэн хамгийн том
том компаниудын захирал төлөөлөгч дутах зөвлөлийн дарга нар ирсэн байсан. Би бүр хараад бүр шоконд бараг хальт орсон. Тэгээд энэ том хүмүүс ингээд зорж ирж өөртөө ингээд нээлттэнд бичлэн хилээд чанга дугаар баярлалаа. Та бүхэнд баяр хүргэе гэх мэтчлэнгээр хэлжсэн нь сурж байгаа оюутнууд бол бас урам авахар зүйл юм байна да гэж бол миний хувьд бол хальт бодогдсон. За одоо харин энэ ярьж байгаа эмэгтэй бол одоо дээд курсын тийм ээ сэмпай гэж японоор хэлдэг ах эгч нарын одоо төлөөлөгч болон шинээр орж ирж байгаа дүүнартаа зориулан одоо өөрөө богинохон ихтгэл тийм ээ өөрөө одоо зөвлөгөө маягийн зүйлийг одоо ярьдаг. Гэхдээ дийлэнхтэй өөрсдийнхөө сэтгэл хэрхэн хэцүү байсан, ямар зүйлийг яаж давж туулсан гэх мэтчлэн түүхийн талаар ярилцаал ер нь дуустдаг дөө. Ийхүү одоо ёслолын арга хэмжээ ерөнхийдөө төгсгөл хэсэг рүү орж байгаа. За тэгээ эцсүүлд нь болохоор одоо шинээр орж байгаа оюутнуудыг төлөөлөөд нэг оюутан нь одоо бэлдсэн одоо ихтгэл тийм ээ одоо захиас гэх зүйлээ одоо бэлдэж уншиж өгчөөд тэгээ тэнийгээ одоо уламжилж дамжуулж өгчөө тэгээд дуусаад буудаг байгаа. За тэгээ ингээд л ерөнхийдөө ёслолын арга хэмжээ аль биесээр баг дуусж байгаа гэсэн үг. Ийхүү аль биесны үйл ажиллагаа дуусж байгаа болохоор хүндэт зочдтойгоо хамтдаа бүгдээрээ ёслоод буцаж суугаад одоо үйл ажиллагаа дууслаа гэж байгаа. Тэгээд ийхүү хүндэт зочдтой бүгдээрээ үдэж гаргадаг. За тэгээд тухайн ёслолын орд нь ямар байгаагаас хамаарат 2 байна уу 3 байна уу 1 хаалгаар байна уу бүгдээрээ ингээд цоваад гаргахыг одоо бүгдээрээ хүлээж суудаг. Энэ хүргээд сургуулийн цаг одоо эхэлчихэж байгаа. Тэнгүүт энэ дээр болохоор тухайн хичээлийн жилд шинээр орсон багш болон өмнөх хичээлийн жилүүдийн багш нарыг танилцуулдаг. Ямар хичээл орох хэн гэдэг багш уу гэд тэгэд нэнийг шинэ оюутнууд болон 2 3 дугаар курсын хагш нарт нь нийтд нь одоо ингэж танилцуулаад тэгээд дуустдаг. Зураггүйгээр дуустдаг одоо аль биесны арга хэмжээ гэж юу яах вэ? Тэгээ мэдээж энэ хэрэг тухайн хичээлийн жилийн зургийг бөөнд авахулдаг. За тэгсэн чинь монголчууд нь бөөнд авахулна гэд монголчуудаараа цуглчтэй юм да. Тэгсэн чинь энэ чинь захирал нь орно, би орно, энэ нь орно, тэр нь орно гэж бүр энэ алцаа зүүж байгаа сум очир нь болохоор сургуулийн группийн энэ сургууль биш бүхэл бүтэн группийн захиралнаас ингэ боддоо. Дуусны дараа бэлгэнд ирсэн цэцгээ одоо эдэлтэй нь ш. Тэгээ тараагаа дуусж байгаа. 9 сарын 1-ний минут хүргэе. За одоо хэддүгээр ангид орж байгаа вэ? 1-р ангид орж байна. Юуны 1-р анги байгаа лээ? IT-ийн 1-р ангид орж байна. Окей, IT. Сургуулийн талаар хайлтхан асууч. Энэ сургуулийг сонгох болсон шалтгаануудынх нь дундаас нэгийг сонгоод хэлээд өгөөч. Баярлалаа. Баярлалаа гэдэг нь оролцоо. Оролцох гэж байна. Би ер нь Шимана гэж хэлдэг авсан. Сонгох болсон шалтгаануудын нэг бол Maya Group байгаа. Тэгээд энэ сургуулийг төгсөөд ажилд ороход бол ер нь бол 100% хүүхдүүд байлаа гэж бодоход 98-аас 99% нь ер нь ажилд орох боломжтой. Тийм байдаг. Одоо байгаа юм байна тийм ээ. Окей. Энд одоо найзуудаараа ч юм уу эсвэл ингээд хамт орсон таньдаг хүн байгаа юу? Байхгүй, бүгдээ танихгүй. Тийм үү, бүгдээрээ танихгүй. Өөрөөс ч өөр эмэгтэй хүн байгаа байсан уу? 2 эмэгтэй байгаа. Тийм аа. Тэгэхээр хаа очиж сайхан найзтай. Тэгтэл ер нь бол бас эрэгтэйчүүдтэй ер нь найзлалтай. Сайхан найзлалтай хэдүүлээ. Окей. За тэгээ 2 жилийн хугацаанд хичээлд өндөр амжилт хүсье. Тэгээд өөрийнхөө хүссэн зорилгынхаа одоо мэргэжлэрээ ажилд ороорой гэж хүсье. Тэгээ 2 жилийн дараа энэ ч юу Токио руу хаашаа явах вэ? Монгол руу явах юм уу эсвэл? Токио явна. Токио явах уу? Окей. За тэгээд энэ сайхан байгаалд стрессгүй өөрийгөө өөрсдөө биелтээд лаг болоорой. Үнэхээр чимээ аниргүй гоё газар шүү манайхаа. За хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргье. 9 сарын 1-ний мэнд. 4 сард болж байгаа ч гэсэндээ. За одоо энэ сургуулийн хэддүгээр курсд сурдаг вэ? Одоо 2 дугаар анги сурдаг. 2 дугаар курсд сурдаг. Өмнө нь хаана төгсчүүд ийшээ ирсэн бэ? Монголд уу, Японд уу? Би Монгол төгсчүүд Токиод дахиад жил хагасаар сураад. Хэлний курс уу те? Хэлний курс. Тэгчээд энэ ч нэрчсэн. Одоо ямар чиглэлээр сурдаг вэ? Одоо IT-аар сурж байгаа. Окей. IT-гаар сураад анхнаасаа тийм IT-гаар сурах зорилготой байсан уу? Эсвэл Монголд одоо яг энэ чиглэлээр сэтлэн сурч ирсэн үү? IT ягаад IT-гаар? Тэгээд тэр тусмаа энд ирэх болсон шалтгаануудаас нэг товчхон дуртай өгч. Жилийн өмнө гэсэн үг шүү дээ одоогоос. Тийм, жилийн өмнө. Ер нь Монголд байж байгаа IT-гаар яа гэж бодож байгаа. Тэгээд гинтхэн ер нь Японд ирэхэд тэгээд Японд ирсэн. Эндх ерөнхийдөө орчин болон Токио дахь одоо тэр амьдрал энэ хоёр хооронд ялгаа нь ер нь өөрт чинь хэр тусч байна? Аль нь гоё ийм тийм гэсэн гоё зүйл байна уу? Токиод бол яг нөгөө нэг ажил хичээл тэгээд ингэж явдаг болохоор жоохон завгүй байдаг. Ер нь бол яг цагаа явах юм бол гарч явах цаг ч юм уу. Газар үзээ явах цаг жоохон хомсхон. Энд ч нөгөө нэг ажил хичээл хийж байгаа боловч бас орчиндөө ингээд гоё байгальтай очиж. Би тэгж сонссон танай сургуулийн чинь амралт амар урт байдаг гэд ягаад гэдэг талаас нь
хариулаад өгч төгөө. Ягаад амарлаж амар тийм урт байд юм бэ? Ягаад юм бол? Сар 2 сараар амардаг гэсэн. Тий, сая бас 2 сар амарсан. Аха. Хоёр сар. Хичээлийн цаг нь хэдээс хэд үдэ? Хичээлийн цаг нь 9:10-аас эхлээд 4:20 дуусдаг. Тэгэхээр нэлээд урт болчихж байгаа. Ер нь бол коллеж чинь бол 9-с 12 эсвэл нэг сунаад нэг хүртэл байгаад байдаг болохоор удаан явчихдаг болохоор амарч биш амралт нь удаан болчихсон юм байна. Тэгэхээр тэр нь бас надад бол амар таалагдлаа. Би бол атаарах гэж байна. Манайх ер нь коллеж Симоныг бодвол арай урт амардаг ба. Зуны амралт гэсэн юм бол илүү урт байна. Окей, nice. Тэгээд энэ байгальд бол жаргаж үхэх юм байна гэдэг. Окей. За тэгээд одоо жилийн дараа төгсөх юм байна. Төгсөөд хаана ажилд орё гэж бодож байгаа вэ? Ер нь эхний ээлжинд ийм заавал Токио, Осака гэх том хотууд руу биш. Эмчэнэ ингэж бас ажиллаж үзэж бодож байгаа. Аха. Бас нэг орчин хүмүүстэй харилцах масаар онд болохоор. Тэгээд хэрвээ цаашлаад ажиллаад удаан хугацаанд Японд байна гэвэл ер нь жоохон төврөөгөө орё гэж бодож байна. Окей. Ойлголаа. Үлдсэн хичээлийнх нь 1 жилд нь амжилт хүсье. За баярлалаа. Онц төгсөөрэй. Баярлалаа. За өдрийн мэнд хүргэе. Тийм ээ. Одоо энэ сургуулийн хэдгээр ангийн сурагч вэ? За 2 дугаар курсын Одоо төгсөж байгаа. Төгсөөд одоо хаана ажилд орё гэсэн бодолтой байгаа вэ? Эхний ээлжинд. эхний ээлжинд ямар ч гэсэн шууд яг энэ хоттой биш, яг эндээс яг Shimanaken гэдэг яг төв хэсэгт ер нь бол Аха. ажиллаж байна. Энэ сургуулийн талаар жоохон муулаач. Муулыг гэвэл нэг муулаадах юм бол нэг одоохонд бол нэг байх юм. Гэхдээ нөгөө багш нар бол яг нөгөө нэг ер нь нилээ ер нь Чанга. ер нь чанга. Тийм бах. Яг хөө тийм байж ч сургалтнаас сайн байгаа болов гэж яг хөө би зөөр ойлголоо. Тийм. Энд ирэхээс өмнө болохоор хаана сурж байгаа төгсөөд ирсэн бэ? Эсвэл Монголоос шууд ирсэн үү? Үгүй 2 жил Токиод хэлний битгэлээр Шиокубод сураад тэгээд тэндээсээ ерхэд бол Яагаад төв газраас ийшээгээ хүрээд ирв? Энд ч бас одоо ингээл харахад бас гоё байгальтай. Яг төвөөсөө жоохон зэт юм шүү дээ. тэр бол яг Токиод 2 жил ингээ амьдрахад бүр амар депрессэнд орсон гэх амар тийм. Аха. Дэшаа хүү ам ихтэй жоохон нэг Ажил. тайван жоохон нэг тайван дуу хичээл номоо хийх газраар ер нь бол энэ сургуулийг тэгээ судалсан. Тэгээд яг энэ сургууль байж байгаа. Яг анх ирэхэд бол төсөөлснөөс шал ондоо байсан. Ер нь бол жоохон шоконд орсон. Ер нь жоохон битгүри талаа зөндөө байсан. Тэгээд яг эндээ яг давуу талын өөрөө за давуу тал нь юу юм, сул тал нь юу юм гэдэг ер нь бол өөрөө бодоо. Тэгээд давуу талыг хараад тэгээд тэрийг харсан учраас ер нь бол нөгөө нэг яг шоконд орсон зүйлүүд яг алга байгаа. Аха. Окей. Тэгэхээр төвийн яг тэндээс яг амьдралаас ингээд юунаас жоохон юм депресснороо түрээд ирсэн байна. Энд ирсэн чинь одоо ажил хийгээд яг амьдралын одоо юунд ороод ихсэн чинь одоо юу гэдгийг шууд ингээд асуухад цалин мөнгө нь яг хүр болж гинөө. Эцээ чинь одоо юунд баг штэ цалин үнэлгээ. Ер нь баг шүү тий. Тэр нэгдүгürt том асуудал байсан. Одоо юу гэдэг бид нар ч оюутнууд ч угаасаа ажиллаа игээл суултын төлдөг учраас. Тэгээд тэрийг болохоор одоо юу гэдэг Токиод болохоор нөө цалин өндөр ч гэсэн яач амар өндөр байдаг шүү. Тэгээд энд болохоор эсэргээрээ цалин хямдхан ч гэсэн яач амар хямдхан. Тэгээд тэгэхээр ерөнхийдөө яг плас нь бараг баригдаад ирчих жоохгүй. Тэгээд дээрэс нь энэ баг хүнс юмнууд нь амар хямдхан байгаа тийм ногоо могоо. Бараг ингээд годомны юм бэлдэж байгаа тийм. Зарагдчихж байгаа болохоор тэгэхээр өөрснөө тариад тэгээд яг ингээд тийм тэгэхээр амрахнаар ингээд тайлбарлаад хэлэх юм бол цалин багч гэсэндээ гарч байгаа зардал нь маш бага учраас зөрүү нь ингээд үлддэг. Тэгээ бодглохлоор сургалтын төлбөрөөр төлчихдөг. Сургалтын төлбөр нь үнэтэй хямдхан уу? За яг Токио харьцуулах юм бол ерөнхийдөө бол хямдхан. Тэгээ яг эндээ өөрөө ажиллаж яг ингээд ирэх юм бол ерөнхийдөө миний бодлоор бол яг бараг гэрэл ерөнхийдөө бол яг өөрөө хичээлээ яг хичээгээд яг тий яг ажиллаа яг хийгээд тэгээ яг илүү дутууныг зарлага гарахгүй яг гоё эндээ ингээд. Тэгээ би чи нөө ирээд яг нөө өнүүлэх дээр аваад машин зэрэгтэй олцоолохоор яг ингээд илүү зардал гараад илүү нэг зардал биш. Тэрнээ биш нөгөө яг ингээд амар амар тайван нөө дуртай газар руугаа яваад тий Токио ч нэг дэшаа гэхэл яг ингээд нэг бүр депрессэнд орчихсан. Тийм ээ. Одоо нэгдүгээр курсээс бас нийлээ машин авнаа гэсэн тийм яриа ер нь бол яригдэж байна. Тэнгүүт араас нэрж байгаа хүмүүс ер нь бол ингээд нэгдүгээр курсээр ороод ирэхэд ахнар бол машинтай ах юм байна шүү дээ тий. Ер нь бол дүүнэрийг бол хүргээд өгч юм шүү дээ. Шүү дээ шүү. Аваад зугаална. Окей. За тэгэхээр үлдээ 1 жил үлдсэн юм байна. За тэгээд үлдсэн 1 жилийнх нь хугацаанд амжилт хүсье. Тэгээд өөрийнхөө хүс зорж байгаа одоо ажилдаа мэргэжлэрээ одоо ороо. Нэрэ мэргэжлийн асуугааг. Ямар яг чиглэлээр нь сурж байгаа вэ? Яг IT талаар яг. IT-гаар. Окей. Би бас IT-гаар сурдаг. Ямар ч гэсэн тий та нар ямар нэг ажлынхаар холбогдоор би бас чадан ядан тослох болно. Тий. За тэгээд одоо амжилт хүсье. Баярлалаа. Ярилцлага өгсөнд баярлалаа.
こんにちは。こんにちは。入学式おめでとうございましたあ。りがとうございました。はいはい。で、理事長さんはちょっと簡単に自己紹介お願いしてもよろしいですか。はい、島根 IT デザインカレッジの理事長の井上千鶴と申します。パン屋のと申します。よろしくお願いします。よろしくお願いします。で、理事長さんは、以前モンゴルにいらっしゃったことがあるってお聞きしましたが、そうなんです。それが結構はい。気になってて、そはいの時のはい一番印象に残ったことを一つだけでもちょっと伝えていただけますか。はい、その時はモンゴル砂漠を走るレース1週間自給自足で250キロ走るっていうレースで行ったんですけれども、ちゃんと食べ物も背負って走るっていうレースだったんですね。ですのですごくモンゴルの草原とか砂漠とか広い大地をイメージして行ったんですけれども、ウランバートルが本当に都会で当たり前ですけどもう近未来的なと言いますか、すごく想像と違ったので、びっくりした印象があります。東港の方がやっぱり外国籍の方が多いそうなんですけれども、そうですね、割合的にどんなイメージですかね。はい、留学生が今8割からそれ以上とかですね、はい、日本人の学生の方が少なくなってます。ちなみに国籍に対して、どちらの方が多いですかね。はい、もうモンゴルの留学生がすごく多くてですね、1年生と2年生と合わせるともう25人、30人以上というか、本当に一大大きなグループになってます。あとはもうここの奥出雲の皆さんはビバンっていうドラマとか映画があったんですけれども、それが奥出雲で撮影されたんですね。でモンゴルでも撮影されて、それでモンゴルのみんなが多いんじゃないかなって勝手にちょっと思ってるんですけど、ビバンの関係で、はい、そういう意味ではこの奥出雲はすごくモンゴルとすごく近い感じがしますね。やっぱり学校園の理事長って言いますと、教育分野にずっといたような人がほとんどなんですけれども、私の場合はこの2年前に理事長に就任する前は、IT 企業で働いてまして、日本の会社 NTT っていう通信企業に入社してからは、マイクロソフトとかロレアルとかですね、化粧品のそういったところでインターネットとか e コマース、オンラインの DX、そういったことを、全部大手会社で、大手会社ではないですか。ありがとうございます。その縁でですね、去年ももうマイクロソフトに夏季研修っていう形で学生たちを連れて行ったりもできましたので、ますますそういう企業と密接につながって、学生たち育てていきたいなと思って。就職活動に関して就職率がなんかすっごい高いというふうに聞いてるんですけど、ここ2年だとね 100% で、もうその過去10年ぐらいだと 96% とかで、本当に高くて、それは力を入れてまして、もうこの2年生も必ずいいところに就職、活躍できるところに就職してもらいたいと思っているので、すごく厳しく教育してますし、もうこれからこの夏もですね、インターンシップに行けるところとか、そういったところも今探してます。マイクロソフトに行かれてるそうなんです。はいはい。やっぱりすごいなってそうです思いました。ね。ありがとうございました。貴重な時間。いいえ。ありがとうございました。ありがとうございます。